За шүгэл үлээгч цэгмээ сайтаас та бүхэнд хүрдэг улс төрийн ярианы маань ээж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарын ярих сэдэв бол маргааш Монгол улсад албан ёсны айчлал хийхээр ирэх гэж байгаа хойд хөршийн ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын талаар ярих гэж байна. За хамгийн сүүлд 2019 оны 9 сарын 3-нд Монгол улсад ирж ирсэн. За энэ жил дахиад 9 сарын 3-нд ирж байна. Тэгэд ирж байгаа айлцлахын зорилго ерөөдөө бол халах галын 85 жилийн ойтой холбоотой ойн баярт оролцох гэж ирж байгаа гэж байна. За үүнээс гадна өөр ямар давхар санаа зорилготой ирж гин гэж ер нь бодож байна. Энэ удаагийн онцлог бол олон улсын эрүүгийн шүүхээс 2023 оны 3 сард тогтоол гарсан. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон хүүхдийн сангийн тэргүүн энэ хоёр хүнийг Орос улбаны улсын нутаг дэвсгэрт Украинаас хүүхдүүдийн хууль бусаар аваачсан гэдэг хэллээ. Хэвл дамнуулсан. За 164 хүүхэд гэл. Нэгдсэн үндэсний байгууллагаас тодорхойсноор бол 164 хүүхдийн бичиг баримтыг явц цав үзэж олон жилийн одоо олон сарын судалгааны дараа энэ шийдвэрийг гаргасан гэж мэдэгдэж байна лээ. Тэгэхээр энэ 2023 онд гарсан шийдвэртэй холбоотойгоор Монгол улс өөрөө олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг анх 1998 онд батлаад 2002 оны 7 сарын 1-ээс олон улс даяар гишүүн улсуудад хэрэгжиж эхэлсэн. Тэгээ анхны гишүүн орон за дээрэс нь 2023 оны 12 дугаар сард Монгол улсын шүүгч Эрдэнэ Балс сүрэн олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр томилогдож одоо түүхэнд одоо нэрээ үлдээхээр болсон. За энэ бүгдийг харсан ч тэр за Монгол улс өөрөө энэ олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг сойрхон баталсан учраас энэхүү шийдвэр гишүүн улс орнуудад адил тэгш мөрдөгднө гэж заасан байдаг. Гэхдээ энийг бол албад нь тулгалт хийдэггүй. За шийдвэр хүчин төгөлдөр гэж байгаа боловч тухайн улс баримтлах хэсгээ өөрсдөө шийддэг. Ийм одоо зохицуулалттай. Тэгвэл заавал биелүүлэх үүрэг биш гэсэн үг. Заавал биелүүлэх үүрэггүй. Гэхдээ шийдвэр хүчин төгөлдөр гэж ойлгож болно. Гэхдээ биелүүлэхгүй эсэх нь бол тухайн улсаас шалтгаална. Баримтлал байна уу өөртөө мэдгийж байгаа. За яагаад энийг ярьж байгаа нөхөр 2023 онд Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтанд Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин оролцох хуваартай байсан. Гэхдээ энэ шийдвэр гарсны дараа Орос улбаны улсын ерөнхийлөгч айлчлах үгүй юу гэдэг асуудал олон улсын төвшөнд за мөн Өмнөд Африкийн төвшөнд нэлээд яригдсан. За Өмнөд Африк яагаад энд байр сууриа өөрчлөгчөөсөн бэ гэвэл Орос улбаны улстай харилцаагаа одоо шин шатанд гаргах тийм зорилготой. Дээрээс нь БРИКС гэдэг энэ орчин цагийн одоо эдийн засгийн орчин цагийн их долоо гэж нэрлэгдэж байгаа энэ бүлэглэлийг улам өчрөх хөгжүүлэх тийм бодлоготой байдаг. Орос улан хятадын хөтөлбөрүүдийг өөрсдийнхөө улсын одоо урт хугацаа болон дунд хугацааны зорилготой тусгасан юм улс. Тэгээ яагаад Өмнөд Африк энэ асуудлыг бүр ингээд тэр 4 сард энэ шийдвэр 3 сард гарсан. За 4 сараас эхлээд 11 сард дээд хэмжээний уулзалт болох байсан. За тэгээд энэ 7 сарын хугацаанд хэлэлцэж байсан. За Өмнөд Африкч нь өөрөө Их Британий колони байсан улсуудын бүлэглэлд ордог ийм улс. Тийм учраас Их Британд бол энэ шийдвэр Их Британий хуулиараа бол заавал биелүүлэх үүрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр одоо Commonwealth орон учраас Их Британи ямар шийдвэр гаргана тэрийг заавал биелүүлэх тийм үүрэгтэй байдаг учраас Өмнөд Африкийн асуудал ярилцж байгаад за тэгээд эцсийн бүлэгтээ бол энэ Ромын дүрмийг сойрхон баталгаас татгалзаж гарын үсгээ буцаач татах асуудал өөрөө эргэцэн хувьд 3-4 жилийн асуудал байдаг учраас энийг болоод Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улбаны улсын бие төлөөлөгч ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн үүднээс энэхүү уулзалтанд бол оролцож байсан. За дашрамт хэлэхэд Оросын улбаны улс болон Америкийн нэгдсэн улс анх энэ дүрмийг сойрхон баталж гарын үсэг зурсан боловч улс төр олон улсын шалтгаанаас үүдээд эргүүлэн татсан байдаг. За гэхдээ одоо дүрмээс нь гараагүй гарын үсгээ эргүүлэн татсан. За тийм учраас энэ олон улсын ямар нэгэн шийдвэр бол Америкийн нэгдсэн улс болон бусад одоо Орос улбаны улс үлийн зөвшөөрөхгүй байх боломжтой. За дээрэс нь энэ хэлэлцээрт нэгдэ ороогүй маш олон улс байгаа. За Африкийн 3-4 улс, зүүн Европын хэдэн улс, за тэгээд бүгдээр хамтдаа улс тэргүүтээ Африкийн зүүн Өмнөд Азийн хэдэн улсууд ерөнхийдөө бол үлийн зөвшөөрөөгүй байдаг. Тий.
За тэгээ Монгол улс баривчлах үгүй юу гэд манай нөгөө уу яачууд Украин яланчууд юм яриад байна л да. Баривчилж олон улсын тавцанд нэр нүрээ гэ. Тэр бол ер нь боломжгүй юм л да. Яг гэвэл Орос улбаны улс бол манай мөнхийн өршөө нэг. Дээрээс нь олон жилийн түүхийн одоо уламжлалтай. Эдгээр одоо муулдаг ч гэсэн. Тийм учраас 70 гаруй жил энэ улсын химэл дагуул улс байсны хувьд бол манайх нэгдүгээрт боломжгүй болчихж байгаа. За хоёрдугаарт манайх бол 2022 оноос эхлээд олон улсын тавцанд бүх улстай эргэдэг шарилцдаг гэдгээ одоо баталсан. За энэ дээр бол Чехийн ерөнхийлөгч, Польшийн ерөнхийлөгч, Францын ерөнхийлөгч, Геген Ширет улс гэж их гоёор тодорхойлсон Ватиканы тэргүү хамт Паплам Монголд ирсэн байна. За дээрээс нь Монгол улсад олон улсын эмэгтэй удирдагч нарын шуулга уулзалт, олон улсын эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт. За тэгээ Монгол улсад энэ Орос улбаны улсын ерөнхийлөгч ирэхээс өмнө Сауди Арабын угсаа залгамжлах гэн Сауди Арабын хаан ширээний удмын тийм хүн тайж ирж шонхор бариад явлаа. Тэгсэн. За ингээд бүх улсад эрхтэгч нээлттэй ханддаг. За бид нэр түүхэн харилцаатай Орос улбаны улсын хувьд түүхэн ялалтын ийм баяр болж байгаа учраас урьчина гэдгийг ингээд дэлхийн дахинд харуулж байгаа. Тийм учраас нээлттэй гадаад бодлого баримталж байгаа энэ улс заавал энийг биелүүлээл ерөнхийлөгчтэй Орос улбаны улсын ерөнхийлөгчийг шүүхэд дуудад аваачаад тийм асуудал өөрөө байх. Яг дипломатын ёсны үдээс харсан ч гэсэн тийм боломжгүй л асуудал юм байл л те. Ууячууд гэдэг байгаа чинь тэд нар бол арсал хүний ирэх ёс журам их ярьж байгаас дипломат ёсыг нь юу гэсэн хайхаж үздэг юм билээ. А тиймэрхүү дипломат ёс гэдгийг нэгдүгээрт байх хэрэгтэй. Хоёрдугаарт яг манайх төвийг сагсан улс гэдгээрээ бас тэр байр сураа хадгалж байгаа. А тэгээ дээрээс нь сая хийснээр тэр Ромын дүрмийг тийм дагуу үүргийг заавал бэлгүүлэх албагүй үүрэг лээ. Тэгэхээр Путиныг ер нь бол баримтлах гол юм байна. Оросын хэвлэлүүдээр гараад байгаа баримтлах магадлал маш бага гэдэг нь бол тийм ерөнхий нөхцөл байдлаараа батлагдж байна л да. Яг хоо энэ мэдээллийг Америк нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ингээд Орос улбаны улсын ерөнхийлөгч те анх удаага баримтлах шийдвэр гарснаас хойш Ромын дүрмийг албан ёсоор хүлээн зөвшөөрч соёрхон баталсан улсад гишүүн улсад анх удаага ажиллах гэж байна гэж бол мэдээлж ийн лээ. Харин Kyiv Independent буюу одоо Лондон төвтэй барууны хэд хэдэн сэтгүүлчдийн оролцдог ийм одоо юу гэмтэй вебсайтнууд ч юм уу эсвэл Английн жоохон таблоид хэвлэлүүд бол Орос улбаны улсын ерөнхийлөгчийг баривчлах ёстой гэдэг ийм өнцгөөс. Яг тэгвэл Британич нь өөрөө нөгөө хууль ёсыг одоо энэ дээр бол илүү хатуу байр суурьтай, хатуу зарчимтай ханддаг учраас ийм шийдвэр бол гаргаж байгаа шиг байна. За та бүхэн одоо санаж байгаа бол одоо Сараево, Босны бослоготой холбоотойгоор Слободан Милошевич болон бусад те ихэвчлэн энэ шийдвэрүүд одоо Африкийн дарангуйлагч нар болон зүүн Европын удирдагч нарыг баримтлахад дандаа дайны гэмт хэрэгтнүүд гэж үзсэн нөхдөд. Ер нь бол геноцид, дайны гэмт хэрэг үтүүлсэн гэдэг энэ зарчмын үүднээс бол ханддаг. Тэгээ Путиний хэргийн хувьд бол яг Украины дайнтай холбоогүйгээр Украинаас Орос руу хүүхэд хууль бусаар гаргасан. За баг хүүхдийн контрабанд хийсэн гэдэг хэрэг яллаад баримтлах шийдвэр гаргасан. За шийдвэр ихөө тогтоол их үү те. Тийм тогтоол тэгээ шийдвэрлэл юм л да. Тэгээ олон улс ер нь юу гэж ажиглаж байгаа вэ гэвэл гааг дахь олон улсын эрүүгийн шүүхэд Монгол улсын төлөөлөгч байгаа учраас асуудал арай ингээд өөр жоохон легитим чанараас нь хуульд эдлэх ёс ч юм уу тэр чанараас нь. Тэгээд бас нэг хоёр дамл утга санаа байгаа нь өөрөө Монгол улс шударга ёсыг тогтооно. Олон улсын тавцанд одоо баримталж байгаа байр суурин дээр хатуу зогсохоос гадна легитим чанар хуульд эдлэх ёсыг сахиулна, шударга ёсыг баримтална гэдэг энэ өнцгөр нь харах юм бол Монгол улсад ер нь олон улсын болон олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү эрх зүйн актууд хэрхэн одоо хэрэгждэг вэ гэдгийг харах нэг агуулга байж болно л. Гэхдээ энэ нь бол нөгөө дипломат харилцаа. Тэгээ дээрээс нөгөө нэг заавал биелүүлэх үүрэггүй учраас тэр зарчим бол өөрөө. Тэгээд энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хуралдаанаар Украины хямрал эхэлснээс хойш 3 удаа Орос улбаны улсын шийдвэр гаргасан. Орос улбаны улс нь өөрөө хууль бусаар бусад тусгаар улсын газар нутгад халтан товтсон гэдэг энэ шийдвэрийг
Яг нь Орос улбаны улс Украиний газар нутагт зэрэг оруулснаас хойш 2 удаа. Евромайданы хувьсгал эхэлсэн 2014 онд 1 удаа ингээд нийтдээ ингээд 3 удаа явуулсан. За тэр бүгд дээр Монгол улс түтгэлцсэн байр суурь илэрхийлсэн. За тэр нь бол тэгээд дэмжсэн ч агуулгагүй, дэмжээгүй ч агуулгагүй. За энэ нь өөрөө бол төвөгсөх байр суурьтай улсын хувьд гаргаж аль нэг талд орох мэдгэцтэй. Аль нэг фракцанд орохгүй л гэсэн санаа яваад байгаа юм л да. Дайн талан болсон ч гэсэн ер нь бол аль нэг дэмжихгүй, цэрэг гаргахгүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү нөхцөл байдал үрдүүлээд байгаа. Тэгээд за төвийг сахисан улс үед аль нэгэн ийм одоо шинэ саний тэр Ромын дүр мөрөм гэдэг байгаа шүү дээ. Тэр нь ороод авах хэрэг шаардлага байсан ч юм уу. Яг тухайн үед бол 2002 он за та бүхэн санаж байгаа бол 2004-5 онд яг энэ асуудлыг бол хөндөн ярилцж байсан. Яагаад гэвэл Монгол улс өөрөө эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний манлайлагч улс орн. Яагаад гэвэл Умар Атлантын зэргийн эвсэл буюу НАТО, Европын холбоо, за бусад одоо ASEAN ч юм уу, Азийн томоохон эдийн засгийн улс төрийн бүлэглэлүүдэд ямар нэгэн байдлаар гишүүнээр илсэхгүй. Дээрээс нь цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх тийм байр суурьтай. Тухайн үед бол яг Ромын дүрмийг яагаад баталж байгаа юм бэ гэдэг асуудал яригдчихсэн. Гэхдээ Монгол улс өөрөө тухайн үед ямар байр суурьтай байсан бэ гэвэл зүүн Европын улс орнуудын хүчирх хэгжил болон за Орос улбаны улс ямар нэгэн байдлаар зөвлөлтийн харьяанд байсан улс орн руу довтлох магадлал өндөр байсан учраас манайх одоо Орос улбаны улс тухайн үеийн зөвлөлт улсын одоо хэмэл дагуул улс байсны хувьд хоёр гүрэн ямар нэгэн байдлаар тулгалт ирэх боломжтой байсан учраас Ромын дүрмд гишүүнээр илсэн гэж тухайн үед бол мэдэгдэж бол байсан. Гэхдээ энэ бол барах төвийн байр суурь зарлаагүй байсан. Зарласан байсан. Манайх угаасаа төвийг сэх байр суурьтай. Анхнаасаа 90 он тэгж болсон уу? Арчилсан шинэ үйл бол. Гэхдээ яг элбэгдэрч ерөнхийлөгчл өөрийнхөө улс төрийн юу болгоцсон болохоос манайх төвийг сэх байр суурь диктатор дэлхийд дахинд зарласан эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн улс орнууд өөрсдөө угаасаа төвийг сэх байр суурьтай байсан. Гэхдээ яг Орос улбаны улсын цэргүүд Украиний газар нутагт алтан давталсанаас Швейцар, Швед, Финлянд, Норвеги гэх мэт одоо Скандинавийн хойгийн улс орнууд өөрсдөө зарчмаасаа ухраад өөрсдөө одоо батлан хамгаалах зардлаа нэмээд байгаа. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд Монгол улсад Орос улбаны улсын ерөнхий эренгүүтэл одоо буян тухайгаас мань үнийг баривчтай маа гэж ийм одоо түүхэн одоо тийм юу ч алга тийм нөхцөл жалга ер нь бол. Баривчлаад өгчүүл манайхны харилцаа Орос хятадаас холдож тий барууны тал руугаа илүү ойртох нөхцөл байдал үүсгүү эсвэл баривчлахгүй явуулчвал баруунаасаа холдоод яг энэ далаад гарцгүй төгжигдмэл газар нутагшгээ яг тийм улс төрийн олон улсын тавцанд улс төрийн нөхцөл байдал нь тийм яг төгжигдэж үлдэх үү гэдэг бас асуулт байна. Одоо маш олон тийм эдрээ байна. Одоо жишээлбэл Филиппиний хоёр ерөнхийлөгчийн асуудал байгаа, Перугийн хоёр улсын хоёр ерөнхийлөгчийн асуудал байгаа. Одоо жишээлбэл Израиль чинь Палестинтай одоо улс төрийн нөхцөл байдал хэцүү байгаа. Яагаад Беньямин Нетаньяхуг ингэж цодлохгүй байгаа юм бэ? Тэгээ дабл стандарт мөрдөгдөд дэжтэй гэдэг юм зарчмын маргаан мэтгэлцэн байгаа учраас нэгдүгээр тэр болохгүй болов уу гэж бодож байна. Хоёрдугаар нь бид нар төвийг сахисан улс одоо барууны улс орнуудын эсрэг шийдвэр гаргаж ийн гэдэг бас өгүүлэлтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нийт төсвийн 56% нь Америк нэгдсэн улсаас хараад байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бараг 60 гаруй хувь нь Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалт. За Монгол улсад оруулж байгаа барууны болон бусад хамтын нийгмийн байгууллагуудын хөрөнгө оруулалт нь бүгдээрээ Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалт хамгаалдаг улс орнууд байгаа учраас энэ бол нэг тийм. За манайхыг банготонд булантан шахал за баяртай. Нүүбээс хөөчвээ гэж тийм юм бол тийм зарчмын тийм юу байхгүй бах. Харин эсрэгээрээ Орос улбаны улсын ерөнхийлөгчийг бид нар маягээд одоо нөгөө уу яач шут шиг ингээд бариад өгчих юм бол манайх нэгдүгээр цахилгааны каранта хаагаад одоо энэ засгийн сайд хэрэг эрхлэх газрын дарга байгаа учирлын хэлсэн шиг лагертаа бүгдээрээ лага бариад суух хэрэг гарах баг. Тийм учраас бид нар ямар нэгэн байдлаар мөнхийн хөршийн хөршөөсөө салан холдохгүй тулд энэ зарчмыг гэртээ тэргүй баримтлахгүй баг. Тий, яг нэгэд газар аваад нүүж явахгүйгаас хойш л. Тий. Яг зарим хүмүүсийн одоо Путиний айлт үзүүлж байгаа тэр баримтлахгүй дээр үзүүлж байгаа хандлагуудыг харахаар учир утгагүй дайн гараад л одоо бид чинь нүүбээс хөгдөд бараг сарлуу цэглэгдэх ухааны юм. Яриад хэлээ. Олон улсын харилцаанд угаасаа тийм юм гэж байх ёсгүй л дээ. Жишээлбэл бид нэр
ASEAN-ы гишүүн улс биш одоо зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо байгаа тийм. Тэр нь газар нутгийн байршлаараач ордог. Тэгсэн мөртлөө манайх ажиглагчийн статустайгаар үйл хэрэгт нь оролцоор ирсэн тийм. Газар нутгийн хамааралгүй ээжээж бид нэр НАТОгийн үйл ажиллагаанд нь хамрагцаар ирсэн. За дээрэс нь Европын холбооны бүх соёлын хөтөлбөрүүдэд хамрагцаар ирсэн. Гэхдээ энэ бүгдийг харахад бол манайхыг ерөнхийлөгчийг баривчиж өгөхгүй байх гэдэг дэлхийгээс зайлуулах тийм юу бол одоогийн тогтсон олон улсын дэг журам дээр бол тийм бол байхгүй. Тэгээд одоо ингэ тал сая ASEAN ажиллагч НАТОгийн үйл ажиллагаанд орчих гэдэг нь манайх 3 дахь хөрсийн бодлогод яг баримтлал байна л да. 3 дахь хөрсийн бодлого гэдэг бол нэг зарим хүмүүс бодож байгаа Америктай ч юм уу те Англитай найз болоод одоо Орос хятад хоёрыг шууд үүсэх хэмжээний юм яриад байгаа юм л да. Тэгэхээр яг үндэ бол дөнгөж сая энэ манай хүний тайлбарснаар манай хүн их ихний хэлж байгаа шиг. За манай сэтгүүлчийн тайлбарснаар яг олон улсын олон янзын хууль журам байна. Одоо саяны Ромын 4 байна. Тэгээд улс болгоны бас нэг эдийн засгийн хамтрал тий олон самтын нийгэмлэг мөнгө төгрөгийн асуудал байна. За асуудал хийсээ хамтын ажиллагаа хүү. Хамтын ажиллагаанд нийсөөрөөс суур байгаа. Тэгээд тийм учраас 3 дахь хөршийн бодлогоо аль аль талдаа ингэж тэгш авч явж байгаа учраас биднийг ялчгүй за Путин барилж өгсөнгүүгээд барууны улсууд атом бомбыг хаяхгүй тодорхой юм болж байна л да. Тий. Зүгээр яг хуу энэ дээр нэг хоёр зарчмын асуудал байгаа. Орос улбаны улсын энэ баримталж байгаа гадаад хөдлөг хэтэрхий төрөмгий дээрээс нь Орос улбаны улс Монголтой харилцаж байгаа харилцаа угаасаа тийм байсан. Монгол улсыг хөгжүүлэхгүй талын бодлого дээрээс нь сэргийгдэх эрчим хүчийг хөгжүүлэхгүй байх бодлого Хятадын талд ч тэр Оросын талд ч тэр байсаар ирсэн. Тийм ч учраас бид нар Орос улбаны улсыг илүү үзэн ядагчдын тоо нэмэгдсэн болов уу гэж харж байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг 3-4 шалтгаан байна шүү дээ. Сая Орос улбаны улсаас Монгол улс суугаа элчин сайдын яамны цэргийн атишээ согтуугаар тээврээр хэрэгсэлж жолоодож одоо зам тээврийн осол гаргасан. За тэр ослынхон тухай цагдаагийн ерхий газрын хэвлэлийн мэдээг нь Icon, IC тэргүүтээ вебсайтууд одоо мэдээлснийхэн дараа Орос улбаны улсаас мэдээлэл гаргаж за энэхүү одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цацсан худлаа ташаа мэдээлэлд нь эрүүгийн хэрэг үүсгэхийг одоо зөвлөмж болгож цагдаагийн байгууллагт хандсан гэж нэгдүгээр дуурыг өргөсөн. За хоёрдугаарт манайх яасан гэхээр нөгөө Ялалтын баярын парадыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр явуулахгүй гэдэг шийдвэр гаргасныхын төлөө нэг юм уу жижиг улсын олон нийтийн телевиз манай Ялалтын баярын парадыг дамжуулахгүй байх нь өөрөө хоёр улсын харилцаанд сэв суулгаж байгаа үйлдэл юм а гэж тухайн үеийн Орос улбаны улсын элчин сайд Азизов өөрийн мэдээлэл гаргаж ирсэн. Их төвчгөөс нөхөртэй. За дээрээс нь Жукугийн хөшөөг барихгүй, нураахгүй, Ленины хөшөөг нураасантай холбоотойгоор хэд хэдэн мэдээлэл гаргаж ирсэн нь өөрөө их гүрний төрөмгийн бодлого байгаа учраас ийм одоо хүмүүсийн олон нийтийн дургу хүргэж байгаа. За дээрээс нь Орос улбаны улсын цэргүүд Украиний газар нутагт ингээд цэргээ оруулснаас хойш олон улсын олон улс ер нь хэрхэн хандж байгааг өөрөө мэдж байгаа шүү. Тийм учраас ингэж эсрэгээр хандаад байгаа. Тэгээ сая тэр чаваг ярьж тэр Icon энэ тэр гэдээ ярьсан чинь өөдөр бахан мэдээнүүд уншлаа л да. За Icon, Montsame, News, Go дээр гарсан мэдээллүүдээс харж байхад за ингээд халах голын 85 жилийн ингээд ёслолын аргамж оруулж ирж байна гэж байгаа. За өмнө ийм жисэн гэдэг. Тэгээд хамгийн төгсгөлд нь одоо Путин ч маа зочилж ирж байгаа хүн шүү дээ. Тэгсэн чинь за Монгол улсын тэр за төрийн өндөрлгүүд Путинд бараалхан гэдэг ийм зочиндоо бараалах нь эзэн одоо нутгийн эзэн зочиндоо бараалах нь гэдэг мэдээллүүдийг түгээж байгаа нь ер нь манай мэдээллийн сайтууд энэ мэрэгжлийн талынхны ер нь бол хариуцлагын алдаа энэ бол юм байж байна. Энэ буруу ойлголт гэж би бол үзэж байна. Тэгээ би анх бас ингэж боддог байсан. Тэгээд би гадаад хэргийн яамнаас явуулсан нэг хэд хэдэн цуврал байт юм а тэр үзэглэх хэлэлцээр гээд. За Монгол улсад төрийн тэргүүн айлжилж байгаа учраас төрийн тэргүүнээс доош хүмүүс бараалхаж байгаа. Яг гэвэл төрийн тэргүүнд бараалхаж байгаа. Одоо жишээлбэл гигэн ширээт улсын тэргүүнд ерөнхий сайд улсын хурлын дарга бусад хүмүүс бол бараалхна. Төр статусын хувьд төрийн тэргүүн ерөнхийлөгч учраас хөрс өхөөс бусд нь бол бараалхна гэж бичнэ. Ерөнхий сайд очиж бараалхна. Улсын хурлын дарга очиж бараалхна. За Орос улбаны улсын парламентын бүлгийн дарга очиж бараалхна. Хөрс өхөхийн хувьд бол Орос улбаны ерөнхийлөгчийн төрийн тэргүүнэрийн уулзалт гэж нөгөө албан протокол дээр явна. Тэгэхээр манайхаа энэ дээр жоохон тийм ташаа ойлголттой байдсан байлээ шүү. Тэр үзэглэх гэдэг бол яах вэ гэхээр хоёр тал тохироод тэр гэрээг ерөнхийдөө нэгдүгээр хуудсын нөлөөлөл зөвшөөрлөө хоёрдугаар хуудсын нэгээд нийтдээ
одоо 32 хуудас байна уу 56 хуудас материал дээр бүгдэн дээр нь тухайн улсыг төлөөлж очсон зурхыг үзэглэх гэдэг юм бэл. Тэрс гэрээнд гарын үсэг зурхыг бол гарын үсэг зурхаараа яваад юм байл шүү гэж бас. Иймэрхүү юу байна. Сонирхолтой яг иймэрхүү бараалхна гэдэг дээр яг наач нэргэж харах асуудал гэж би бол үзэж байна. Тэр бол олон улсын гэрээ конвенцээр заагдсан үүрэг байгаа учраас мань хоёр тэр асуудлыг ярихгүй хаа. За гол асуудал. За яг миний харж байгаа үнцэг бол бараалхны дүү буруу байсан шүү. Гэтэ арчлагын алтай байсан ч байж үгүй гарсан байж магадгүй гэж үзээд байгаа. За тэгээд сая чи Орсын элчингийн талаар ярьсан шүү дээ тий. Тэгээд сая Путины ажлын үн бас батлан хамгаалах нь сайд ерөнхий прокурор нь галц хэвчтэй орж ирэх гэж байгаа. Тэр бол хууль бас худлаа мэдээлэл байсан гэж хэллээ тийм үү. Тэрийг бол би худлаа үнэнгийн нөгөө Ванга ами шиг мэдэхгүй учраас тэр асуудлыг бол мэдэхгүй. За тэгвэл одоо саяны ярианаас бол яг тэр бууд галц хэвчтэй орж ирсэн үгүй юу гэдэг үнэн худлаа юу гэдэг нь ер нь бол тодорхойгүй. Энэ маргаантал асуудал болж хувирсан юм байна. Яг ерөнхийлөгчийн хамгийн газраас гаргасан мэдээлэл нь бол худалдаашаа мэдээлэл гэж байгаа учраас бид нар бол нэгдүгээрт тэр худалдаашаа мэдээлэл сурвалжийг нь одоо баримтсан шүү дээ. Тэгээд тэгэхгүй бол одоо энэ айцтай холбоотойгоор энэ айцтууд өмнөх айцтуудтай холбоотойгоор Оросыг нэг юм үзий ядах те нэг 60-аад оны үед Америкт нэг Оросоос айх фобиа үүссэн шүү дээ. Тэр шиг юм бас хүмүүсийн дунд тарах гэдэг учраас иймэрхүү асуудал байгаа. Бид нар одоо Оросын холбооны улсын өнөө цагийн өнгөн дээр явагдаж байгаа улс төрийн бодлого нь л жоохон төрөмгөө байгаа болохоос биш те Пушкинийг үгүйсгээл те. Тэгээд одоо миний ярих гэдэг санаа бол мэдээллүүдийг үгүйсгэх тийм бол байхгүй шүү дээ. Одоо миний ярих гэдэг санаа бол ягаад энэ Оросыг хагаа хайцыг түгээх гээд байна гэж яриад байна гэхээр энэ угаасаа нүднээр явж байгаа үйл явдал чинь надад санагдаж байгаа байхгүй юу? Яаж ирэх өмнө бас сэргээл аврал нэг ажиллаж ирэхдээ джинс өмдтөө давхиж ирдэг штэ. Тэр угаасаа Японы талаас бол алдаатай үнэн. Тэгээ тэрийг байсан. Тэгээ ингээд өмнөх айслуудын алдаануудыг гаргаж ирээд улам айлгаад сая тэр гац хэсэгтээ орж ирсэн тэр ташаа мэдээ юугүй юу. Зарим хүмүүс шууд хараад өө энэ Оросч одоо улсын хэлээр буут орохыг завдаг яасан даварсан төлөвнүүдээ гээд бас ингээд айдсаас илүү буцаагаад за айдс нь буцаад нөгөө үзэн ядах сэтгэл болж өөрөөд байгаа. Та нэг тиймэрхүү. За дээрээс нь сая улсын хурлын ээлжид чуулган ээлжид бус шуужлаа. Улсын хурлын ээлжид бус чуулганы хуралдааны төгсгөлд 3 дугаар цэглэгийн станцын өргөтгөлийн асуудлыг шуурхай горимоор оруулж ирж гişүүд түнд нь нэлээд дургуцж мэдээлэл гаргасан. Учир нь юу гэвэл за би тоон дээр нь санаж байгаа шүү. Нэг 20 орчим сая долларын асуудал байгаа. Дээрээс нь хэдэн турбин солино за хэд хэдэн асуудал яригдчихэж байгаа. Гişүүд түн дээр нь ямар зарчимтай хандсан гэвэл ягаад нэгдүгürt шүн дөллийн хуралдаанаар шуурхай горимоор оруулж ирсэн бэ? Хоёрдугаарт шин цэглэгийн станц барьчих хэмжээний мөнгөөр ягаад ДЦС 3-ыг өргөдгөх ажлыг хийж байгаа вэ? Гуравт нь тухайн одоо тэр засвар өргөдгөлийн ажлын бүх гэрээ контрактууд Орос хэлийг үндсэн хэлээр ашиглана гэж заасан байсныг эсэргүүцсэн. За дөрөвдөх нь түүн дээр нь зөвхөн Оросын холбооны улсын нутаг дэвсгэртээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хангасан ийм тоног төхөөрөмжийг ашиглана гэдэг ийм заалт байсныг л гişүүд дургуутсч бол тэгж эсэргүүцсэн. Түүнийг нь мөн ерөнхийлөгчийн хамгааллын газараас нөгөө саяны буутай этгээдээс гадна одоо энэ гişүүдийн явуулж байгаа энэхүү энэ ДЦС 3-тай холбоотой асуудал бол хоёр улсын зөвхөн эхлээд бол зөвлөх үйлчилгээний асуудал, гэрээ боловсруулах асуудал байгаа. Дараа нь бол Оросын холбооны улс болон Монгол улсын хамтарсан юм юугаар орно. За ерөнхийдөө бол та бүхэн санаж байгаа бол бүгд найрамдах татарт улстай энэ нөгөө цэвэрлэх байгууламжийн барих асуудал 95-аар 95% хөрөнгө оруулалтыг гарган 5% манайх гаргана гэж байгуулсан шиг энэ удаагийн тэр ДЦС 3 өргөтгөл бас 95-5-аар 95%-ийн Оросууд 5% нь монголчууд гаргана гэдэг юм зарчмаар явж байгаа. Дээд төсөв нь хэлээр яригдаад. Ер нь бол 20 орчим сая доллар. 20 орчим сая доллар. Бараг 5 дугаар сэгдэх хэстээс барьж байгаа юм. Харин гişүүд бол энэ дээр нь дургуутсаж байгаа. Гэхдээ энэ бол ерөнхийдөө хэлж ин лээ. 20 саяын зөвхөн тэр баримтлага байгууламжид биш те. Гэрээ контрактны асуудал, олон улсын зөвлөх үйлчилгээний асуудал. Дээрээс нь энэ хоёр улсын хоорондох гэрээг 3 дахь орны аудитын байгууллагаар шалгуулах гэдэг ийм их асуудал байгаа. Тэгэхээр эсвүүсэн зөв юм биш. Заавал яг манай стандарт тусдаа байхад яагаад заавал Орос стандартыг төхөөрөмжөөр заавал яагаад тэгвэл 95% нь Оросууд гаргаж байгаа учраас гэдэг шаардлага шалгуур тавих байх. Тэгэхээр ерөнхий зарчмыг мэдэхгүй байгаа учраас
Ерөнхийдөө Орос бол стадс одоо Орос тоног хөрөмжөөр стадс өргөтгөн гэсэн үг үстэй. тий, хоёулаа дараагийн дугаараа ер нь энэ 3 дугаар цэглэгээ станцын өргөтгөл болон эрчим хүчний хараат байдлаар хийж болох юм байна. Судалж байгаа. Тэгэхгүй бол би одоо худлаа ярих гэдэг. Тий, яг саяхны хүртэл бас манай монголчууд өөрсдөө захихна 100% хангаж чаддгүй. Оросоос авдаг хэд итгэдэггүй байсан шүү дээ. Тэгээ манай нэг найз хүртэл тэгээ энэ 3 4 станц юу хийдیں талах хийдэм үү гэж надаас хүртэл даваа яаж асууж ирсэн. Яг үндэ бол одоо хүртэл бид нэр Оросоос тий тодорхой хуваар тэгээд яагаад манайх тий Францын хөрөнгө оруулалтаар атомын цэглэгээ станц барихыг эсэргүүцээд одоо дунд хугацааны хөгжлийн зорилтоос сая чуулганаар аваа хийцэн бэ гэдэг чинь энтэй л холбоотой. Хятад Орос хоёрын тулгалт. Тулгалт байгаа учраас бид нэр атомын цэглэгээ станц бариулахгүй. За ерөнхийдөө бол атомын цэглэгээ станц барина гэдэг маань өөрөө Монгол улс цөмийн реактортай болно гэсэн үг. Тийм учраас Орос Хятад хоёрын айх нь бол гарцаагүй юм л да. Гэтэ эрчим хүчтэй зориулалтаар ашиглаж байгаа цөмийн реактороор одоо цөмийн бөмбөг хийн гэж байхгүй шүү. Бөмбөг байхгүй. Тийм. Гэхдээ манайх юу байх вэ гэхээр одоо энэ ДЦС 3-ыг 20 жил тутамдаа Оросууд өндөр үнээр засчмаар байна л. Сайлын үнэтэй л болох зорилго юм байна л да юу. Тэгээд нэг 5 дугаар цэглэгээ станцыг доншуулж байгаа бариад өгч тэрийг нь 500 жил засчих гээл да Оросууд. Ийм сонирхол байна шүү дээ Оросууд. Яг хүмүүсээ бас гаргаж байгаа нөгөө нэг янз бүрийн байр сууриас үзэж яхад зарим нь бол ингэ бас ингэж л байл тэ. Путин Украинд дай хийж гэн, олон улсад ирэн сурвалжлагч гэн. Ийм байж заавал Монголд ирж яах гээд байгаа юм бай. Янз үзээд идэм үү гэдэг байр сууриудаас их гарч илээ. Тэг яг нь хоёр олон улс, за хоёр орны дипломат ясны үед. Тэгээд энэ чинь баяр ёслолын арга хэмжээгээр ирж байгаа юм гэж л одоо үздэг тийм айлчлах гэж ярьж байгаа. Айлчлалаас гадна Орос улбооны улсын ТАСС-ийн мэдээллийг харах юм бол хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурхаас гадна хоёр улсын ерөнхийлөгч уулзсны дараа хамтарсан мэдээлэл хийн гэсэн. За мөн стратегийн ижгүүрийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж хоёр улсын хооронд яригдсан хэд хэдэн чухал асуудлыг бол хөндөө ярилцсан гэсэн. Хотлооны татврын асуудал. За үүн дээр бол нийтдээ 3 асуудал байгаа. За тэр нь бол хоёр улсын хооронд хөдөө аж ахуй болон махан бүтээгдэхүүн экспортлох тухай асуудал байгаа. Дээрээс нь Сибирь өвч хоёр хоолойг ерөн Монголын нутгаар дайруулах уугүй юу? За Монгол улсад тэзүү байгуулах төр хороо байгуулагдсан байгаа шүү дээ. За тэр асуудлыг ярилцж байгаа. За гурав дахь нь Эрдэнэ өрөн болон өөр бусад хоёр усан цахилгаан станцыг барих тухай асуудлыг хэлэлцэн тэгээд хамтарсан мэдээлэл гаргана гэсэн байна л. Тэгэхээр бол хоёр улсын ерөнхийлөгчийн хүрээнд бол хэд хэдэн гэрээ хэлэлцээр баримт бичигт бол гарын үсэг зурх юм байна. Тэгээд хамтарсан мэдээлэл гаргах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр дээд хэмжээний уулзалт аль биесны айлчлал гэж харахаар. Уг нь бол энэ халах голын ялалтын байлдааны 85 жилийн ойд бүгд найрамдах Татарт улсын дарга Ши Жинпинийг бол урьдсан байсан. Гэхдээ бол би төлөөлөгч явуулнаа гэсэн мэлээ. Уг нь бол энэ уулзалтаар Монгол улсад 3 улсын төрийн тэргүүнэрийн ээлжид уулзалтыг энэ бол сүүлийн одоо нэг жил 2 жил орчим 1 жил бол болоогүй байгаа. Тэгээд газар өөрийнхөө Монгол улсын газар нутаг дээр 3 улсын ерөнхийлөгчийн уулзалт зохион байгуулах ийм үг нь хуваартай байсан. Гэхдээ бүгд найрамдах Татарт улсын дарга бол оролцох боломжгүйгээ бол илэрхийлсэн. Ийм л ерөнхий тий. Яг энэ удаагийн халах голын ялалтын ой бол 3 улсын төрийн тэргүүнээр уулзалт гэдэг нь их том л төлөвлөгөө боловсруулсан байсан юм байна. Тэгээд нөгөө бүгд найрамдах Татарт улсын хувьд Сибирь өвч хоёрыг ерөнхийдөө бол зогсоосон гэдэг агуулгатай мэдээллүүд барууны хэвлэлээр яваад байгаа. Тэгээд хамтарсан мэдээлэл энэ төр бол гаргана гэжсэн боловч харин бүгд найрамдах Татарт улсын дарга бол ирээгүй. За Орос улбооны улсын хэвлэлүүдээр юу гэж мэдээлдэг вэ гэвэл Сибирь өвч хоёр хоолой бол баригдахын цаг хугацааны асуудлаа. Бүгд найрамдах Татарт улсын хувьд бол ерөнхийдөө хөлөө зөвшөөрсөн судалгааны ажил утгаар байна гэдэг ийм мэдээллийг бол хүргэж байгаа. За гэхдээ бол Монгол улсад нөгөө уу яачууд нөгөө энэ байгалийн хоолойг болоо уута зэргүүд ороод ирнэ гэж ултаа эсэргүүцэж байгаа шүү дээ. За иймэрхүү. За ер нь нэг иймэрхүү. Тэгээд одоо Путин одоо тэгээд ирэхээр сайхан 2 3 өдөр ялалтын байр тэмдэглэж байгаа л явуул хий да. Тэ. Дуу хуртаа өгөхтэй. Тэ. Амбартаа төөхгүй нь бол тодорхой. Тэ. Гэхдээ манайх нөгөө хоёр улсын хамтын ажиллагаа найрсаг харилцаа гэдэг үүднээс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж болно. Тэ. Тэрнийг нь манайхны их улдны эсэргүүцэх хэрэггүй. Тэ. Тэр уу яачууд тэндээ тэгээд төөрхөн бөөлөө тэгээ байж л байдаг. Яг ямарваа нэгэн асуудал яригдахад эсэргүүцэх тал гарч ирдэг, дэмжих тал гарч ирдэг тий. Тэдний хооронд сөргөлдөө үүсдэг л дээ. Гэхдээ тэр бол байх л ёстой юм. Ягаад гэвэл нэг хүн нэг талыг дэмжиж болно, дэмжихгүй байж болно гэдэг их нь бидэрт байна.
Тийм болохоор эвтэй найртай хэсэг сайхан эсрэг Тийм манай цагтаа битээ сүржигнээрээ илэрхийлээд баяр хөөрөө бас давхар илэрхийлцгээгээрээ. Тэгээ бүгдээрээ алах голын 85 жилийн яваа сайхан тэмдэглэж өнгөрүүлээрээ. За.